За энэ удаагийн танилцуулах бүз маань Air Jordan 4 SB Navy өнгө. За хайрцагны хувьд бол өмнө гарсан Air Jordan 4 одоо ногоон өнгөтэйгоо яг адилхан хайрцагтай гарсан байна. За онгоолоод үзэх юм бол бүз маань тусдаа цаасанд ороод чийж өгсөн. За энэ бүз маань Jordan болон Nike SB-гийн хамтарлаар гарч байгаа бүз юм. За Nike SB гэж юу вэ гэхээр зарим хүмүүс мэддэг, зарим хүмүүс мэдгүй магадгүй. За Nike SB гэдэг нь skateboard гэсэн үгийн товшил бөгөөд за skateboard-д зориулж гаргадаг пүүсүүдээ Nike ерөнхийдөө SB гэсэн нэрэндээ гаргадаг байгаа. За жишээ нь Nike Dunk, Nike SB Dunk гэдэг хоёр тусдаа гардаг шүү дээ. За энэ өнгнөөс өмнө бол ихэд ногоон өнгө нь бол гарсан байсан. За энэ удаагийн болохоор харах Navy өнгө гарч байна. За дараагийн удаа ерөнхийдөө улаан өнгө буюу Red өнгө нь гарна гэсэн шуум бол яваад байна. Усны маань онцлог нь болохоор Nike SB-тэй хамтарсан болохоор за өмнөх гарч исэн Air Jordan 4-ийг бодох юм бол арай өөр материалаар, арай илүү хөл дэвтэхнэр, арай илүү зөөлөн материалуудаар хийж өгсөн гэсэн мэт. За хэлбэрийг харах юм бол бас жоохон ажиглагдах байх. Материалууд нь бас анзаарч байгаа өөрчлөлтүүд бол бас байна. За арай илүү зөөлөн материалаар хийж өгсөн энэ пластик материалууд дээр бас нэлээд харагдаж байна. За их илүү зөөлхөн. За жишээ нь бол энэ артлын Jordan 4-ийг удаан өмсөд ирэхээр энэ артлын ингээ Wi-Fi-нууд гимтчээд идэг, хуурж муудаг. Энийг болохоор маш зөөлхөн. За жишээ нь уулна гэхэд энэ гам одоо шаруултай. Энэ нь бол маш гоё point болж өгсөн байна. За мөн Nike Air орно Nike SB гэсэн өнгө нь бас маш гоё point болжээ. За материалууд нь бол бас зөөлхөн. За яагаад ингэ зөөлхөн гардаг вэ гэхээр SB Dunk маань SB-гээс гарсан бүс ерөнхийдөө skateboard унтахад зориулж илүү зөөлөн материалаар илүү хөл дэвтэйхэн байлгахаар гардаг. За энэ удаагийн Nike Korea-гийн нүүн ингэж тусдаа уутанд хийгдэж ирсэн байна. За жишээ нь хэд уловч нь бас арай өөр материалтай. Уловч нь бас арай өөр материалтай харж байгаа. Илүү зөөлөн юм байна. За уловч дээр ч гэсэн Nike SB гэсэн бичиг байрлаж өгчээ. Манайх бас пүүдийн захиалгуудаа авсаар байгаа. За энэ болон өөр бусад олон пүүснүүдийг манайхаас асуугаад захиалга хийгээрэй.